та ямар ч шашин шүтдэг байсан бай, эсвэл шашин шүтдэггүй ч байсан бай, эхний хоёрыг дадуулга болгож болно. Энэ тухайн хүнд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд зогсолгүй өөрт тулгарсан сорилт бэрхшээлийг ганцхан танд тохиолдсон бос харин хүн бүрт тохиолддог гэдгийг ухаар. Тиймээс юуны өмнө хүлээн зөвшөөр. Хоёрт уучлах. Гэхдээ та өөрийнхөө сэтгэл зүйд уучлах учиртай. Энд хоёр зүйлийн аргыг өгүүллээ. Нэг нь шашин шүтдэггүй хүмүүст, хоёр дахь нь шашин шүтдэг хүмүүст зориулсан аргууд юм. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлүүр дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлүүр дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Өдрийн минь төргийн манайхаа бид дахин нэг дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Юу гэхээр ер нь бол энэ таны тухай яригдах болно. Тусгайлан яг таны амьдралын тухай ярихаар бид шийдсэн байна. Энэ ертөнцид та ер нь яг юу хийх гэж төрсөн юм бол те? Таны амьдралын зорилго юу вэ гэдэг энэ том асуудлыг үнэхээр бид нар зорьсон байгаа. За бүгд л амьдралынхаа хаа нэгтээ аль нэг мөчөд би юу нь яагаад энэ хорвоод ирж амьдрсан болоо гэдэг ийм том асуудалтай нүр тулдаг юм шиг байгаа. Тэгээд энэ хүү асуудлыг зарим нь бол оршихуун хямрал гэж нэрлэдэг. Тэгээд энэ хямрал гэдэг байгаа зүйл нь яг би юу нь яах гэж төрсөн юу хийгээд байгаа юм бэ гэдэг энэ том асуудалтай нүр тулдаг. За алс хоолын бал булсаас Хансер Рембүчи гэж энэ хүн ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол амьдралын ерөнхий асуудлуудын талаар ярилцсан. Тэгээд тэрээр бол ихэвчлэн олон улсад олон орноор явж ажилладаг ч гэсэн ихэвчлэн бал болон энэтхэг хаваар амьдардаг хүн байгаа. За тэгээд цаг хугацаа явахын хэрээр бид нэр ер нь амьдралынхаа төгсгөл рүү ойртохын хэрээр хүн яг би хийх ёстой байсан зүйл надад байсан юм болоо би нэг зорилгыг биелүүлсэн үгүй юу гэдэг асуудлуудыг өөртөө тавьдаг юм байна. За эдгээр асуудлын тухай ярина. Энэ сэдвээр ярилцах зөвшөөрөл олгосонд баярлалаа. Та тавтаа морил. Баярлалаа. Маш их баярлалаа. Эхлээд би танаас өөрөө чинь танилцуулгыг сонсъё гэж бодлоо. Бидэнд хэлэхгүй юу? За баярлалаа. Намайг энд урьж оролцуулж байгаад баярлалаа. Та намайг өөрийнхөө товч танилцуулгыг хийгээч гэж хэллээ. Үнэн дээр би өөрийнхөө талаар хэрхэн товч танилцуулга хийхээ мэдэхгүй байна. Намайг Хансер Рембүчи гэдэг. Хансер гэдэг нь шар өнгөтэй өргөө гэсэн утгатай. Тэгэхээр намайг шар өргөө Рембүчи гэж болох бах. Би 1975 онд Балбулсад төрсөн. Би Балбулсаас ирсэн. Тэрний дараа би энэтхэг улсад суралцаж Гэвч Ларамбын цол хамгаалсан. Энэ нь буддын гүн ухааны доктрийн зэрэгтэй дүүцдэг цол. Тэрний дараа би олон мянган ламнар суралцдаг бурхны шашны хамгийн том хийдүүдийн нэгд нь багшилж эхлээд идүүгээ багшлаад олон жил болж байна. Би 2023 онд жүдо хийдийн лама унзад буюу дэд хамбын албанд томилогдсон. Энэтхэгт ихэвчлэн амьдарч байна. За тэгэхээр энэ миний товч танилцуулга. Энэ. Окей. Тэгэхээр та хин нэгэнд багшлах үүрэг хүлээсэн байна гэсэн үг үү? Одоогийн байдлаар миний хасж байгаа алба багшлагтай холбоогүй. Харин хийдийн удирдлагатай холбоотой шашин номын болон захиргааны асуудлыг хариуцдаг. Манай хийдийн нэрийг жүдод хийд гэдэг бөгөөд богд зонхвын уламжлалын очирт хөлгөний ёсны хамгийн чухал хоёр хийдийн нэг нь юм. Богд зонхвын уламжлалыг шар малгайтны ёс гэдэг ч бөгөөд энэ нь төвдийн бурхны шашны хамгийн том уламжлал мөн. Та амьдралынхаа аль нэг мөчөд
буддын философи болон яг энэ шашны тухай суралцъя гэдэг шийдвэрийг гаргахдаа та дангаараа гаргасан юм уу? Эсвэл хин нэг нь танд яг энэ чиглэлд явъя гэж зөвлөснө үү? Чухамдаа тэр бол миний шийдвэр байгаагүй. Хүмүүс надаас та яаж Ринпоче болсон бэ гэж асуудаг. Ринпоче гэдэг нь ховилгаан гэсэн утгатай. Би хариуд нь суглаагаар хоцсон юм а гэж хэлдэг юм. Яг суглаа шиг. Би 5 настай байхдаа Хансар Ринпочегийн хойд дүрээр тодорсон юм. Тэр үед Ринпоче гэж хэн болох талаар надад ойлголт байгаагүй л дээ. Тиймээс би энийг шийдээгүү. Манай эцэг их энийг хүлээн зөвшөөрч намайг хийдийн сургуульд явуулсан. Надад яаж яваад тэр хийдийн сургуульд орсон талаар ойлголтч байгаагүй. Миний бага нас ингэж л өрнөсөн. Хийдийн сургуульд суралцж байхдаа гүн ухааны үзлэр бол амьдрал бол бүхэлдээ зовлонгийн шинж чанартай гэж сонсч байсан. Өвлийн амралтаараа гэртээ харахад их сайхан байдаг байсан. Өвлийн амралт маань 1-2 сар үргэлжилдэг байв. Ялангуяа ээж маань их сайхан хоол хийдэг байсан. Ээж, аав, дүүнер маань гэр бүлийнхэн маань бүгд цуглацгааж хамтдаа тоглодог байж билээ. Надад өвлийн амралт маань их сайхан санагддаг байсан. Тэрний дараа хийд рүүгээ буцхуулдаг байлаа л да. Хийдэд байхдаа амьдрал бүхэлдээ зовлонгийн шинж чанартай байдаг талаар сонсдог байв. Тэгэхэд би хүүхэд байхдаа амьдралыг бүхэлдээ зовлонгийн шинж чанартай бус харин хийдэд байх нь л бүхэлдээ зовлонгийн шинж чанартай гэж боддог байсан юм аа. Хийдэд байхдаа л тэгж боддог байлаа. Хүнд байсан бах та. Тийм ээ. Миний хүүхэд нас иймэрхүү өнгөрсөн. Харин 11 нас хүрээд буддын гүн ухаанд суралцж эхэлсэн. Тэр хүртэл би ном цээжлэх, англи хэл болон өөр бусад хичээл үздэг байсан юм л да. Тэр явдал бол миний амьдралыг өөрчилсөн юм. Би гүн ухааны мэтгэлцээнээс нь болж буддын гүн ухааныг их сонирхдаг байв. 11 нас бол бага нас л да. Гэвч би нэг их ахмад гівшламтай гүн ухааны мэтгэлцээ хийснээ одоо ч гэсэн санддаг юм. Тэр лам 50 орчим настай байсан байхаа. Би тэрнтэй хийдийн хүрээнд олон лам нарын өмнө мэтгэлцсэн. Би суудлаасаа босоод тэрнтэй мэтгэлцэж эхлэхэд тэрээр намайг хүүхэд гэж бодоод миний насанд тохирсон энгийн хариулт хэлж байсан юм. Харин намайг асуултаа улам нухацтай болгосон болохоор тэр ахмад гівшлам зохистой хариулт өгч чадаагүй тул тэнд байсан хүмүүс гайхширч байж билээ. Энэ надад үнэхээр гоё санагдсан. Гүн ухааны мэтгэлцээний нэг онцлог бол санаанд буусан сэдвийн дагуу хүссэн асуултаа асууж болдогт оршдог. Мөн мэтгэлцээний үеэр ахмадаа хүндэтгэхийг шаарддаг. Чи баг залуу тул багш болон ахмад хүнийг хүндэтгэж үгээр нь байх ёстой гэж хэлдэг. Тиймээс залуу хүн ахмадаасаа ямар ч сэдвээр асуулт асууж болдог. Ахмад нь тэрэнд хариулах ёстой байдаг юм. Хэрв чи асуулт асууж тодруулах эрхгүй бол эн чинь шинжлэх ухаан биш, харин үзэл суртал мөн гэсэн их сайхан хэлц байдаг юм. Буддын гүн ухааны мэтгэлцээнд тул та ямар ч сэдвээр эргэлзээтэй асуулт дээр ямар ч асуулт асууж болно. Та харин учир шалтгааны үүднээс байр сууриа хамгаалах хэрэгтэй болно. Тиймээс би 11 настайдаа буддын гүн ухаанд суралцж эхэлсэн бөгөөд энэ нь надад маш их таалагддаг байсан. Тэр үе бол миний амьдралын хамгийн анхны өөрчлөлт байсан юм. Тэрнээс хойш 27 настайдаа би буддын гүн ухааны бүх сургалтаа дүүргээд олон нийтэд ном зааж эхэлсэн. Ийхүү би хүмүүсийн хамгийн том асуудал бол сэтгэлгээнд байдгийг олсон юм. Тэгж хүмүүстэй ойр тулж ажилласнараа олон хүний сэтгэлгээ эрүүл ус байхыг олж мэдсэн. Ингээд хийдэд байхдаа сурсан зүйлээ эцэг их дүүнэртээ зааж эхэлсэн бөгөөд гэр бүлийнхэнд маань үр дүн нь үнэхээр харагдаж эхэлсэн л дээ. Тэрний дараа энийг олон нийтэд хүргэх санаа төрсөн юм. Гэхдээ буддизмыг их энгийн аргаар зааж эхэлсэн. Ном заахын гол зорилго маань бусдыг аз жаргалтай амьдруулахад оршиж байлаа. Таны урт богино наслах чинь огтхон ч чухал биш, харин та аз жаргалтай л амьдрах ёстой. Орчин үед юу болж байна вэ гэхээр
Хэрв та сургуульд суралцж байгаа бол хүмүүс танд чи сайн суралц, аз жаргалаа бүтээхийн тулд амжилт гаргах ёстой гэж хэлдэг. Коллежид суралцахад чинь шаргу хөдөлмөрл, их мөнгө ол. Элон Маск шиг бол хэдий их олон хэдий их мөнгө хураан тэр хэмжээгээр аз жаргалтай байна гэж хэлдэг. Тиймээс хүн бүр үргэлжил их мөнгө олох тухай боддог. Тэрвгээр их зүйлийг худалдан авч аз жаргалтай байх юм шиг сандаг. Гэтэл энэ нь бодит байдалтай нийцдэг. Бодит байдал огт өөр байдаг шүү дээ. Та хүүхэд байхдаа нэг халбаг мөхөөлцөд баярлдаг байсан бол арай том болоод мотоцикл аваад баярлдаг байсан байх. Харин тэрнээс илүү том болоод автомашинтай болоод баярлж байсан байх. Харин бүр насанд хүрээд хувийн байшинтай болоод баярлж байсан байх. Энэ нь таны аз жаргал илүү их өртөгтэй болж байгааг харуулж байна гэж би хүмүүст хүргэлж хэлдэг. Би энийг аз жаргалын инфляц гэж нэрлэдэг юм. Би хүмүүсээс та одоо аяга мөхөөлдөс аваад баяр хөөр мэдэрч чадах уу гэж асуудаг л да. Уг нь энэ нь маш их боломжтой зүйл л дээ. Харин та энгийн зүйлд баярлж чадж байгаа бол хамгийн аз жаргалтай нэгэн болно. Бид явцын дунд багахан зүйлд баярлахаа болдог. Бид илүү их том зүйлийг хүсэж эхэлдэг. Энэ нь өнөөгийн нийгэм тулгарсан хамгийн том асуудал болоод байна. Тиймээс суралцж төгссөнийхөө дараа би буддизм бол нэг төрлийн арга шийдэл шүү гэж хэлж ирсэн. Буддизм арга шийдлийг зааж сургадаг. Та заавал буддизмд итгэж сүсгэлэх шаардлагагүй. Буддизм бол арга шийдэл. Та заавал итгэх албагүй. Харин та энийг туршаад үз. Тэгэд ач тусаа өгвөл цааш нь үргэлжлүүл. Хэрв ач тусаа өгөхгүй бол зүгээр л орчих. Энэ бол зүгээр л арга шийдэл. Тиймээс би хүмүүст та нар надад итгэх албагүй. Харин та хэрэгтэй юу үгүй юу гэдгийг туршаад үз гэж хэлдэг. Тиймээс би буддизмыг зааж эхэлсэн юм л да. Тийм учраас би хүмүүст аз жаргал баяр бол зөвхөн сэтгэлгээгээ өөрчилж байж бий болдог зүйл. Бүх цаг үед аз жаргалтай байж болно гэж хэлдэг. Одоо цагт хүмүүс бид хүссэн зүйлээ бий болгож байж л аз жаргалыг олно гэж үздэг. Энэ бол маш буруу ойлголт. Заримдаа та хүссэн зүйлээ олж авсан ч аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Тийм ээ, боломжгүй. Тийм ээ, баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс би хүссэн зүйл олж авч чадахгүй байх гэдэг чинь ажил шүү гэж хүмүүст үргэлж хэлдэг юм. Та хүрсэн зүйл болгоно алтуулгаж хувиргадаг нэг хааны тухай түүх мэдэх үү? Нэгэн тэнгэр тэрэнд хүрсэн зүйлээ алтуулгаж хувиргах хүч чадлыг хайрлсан байдаг. Тэгээд тэр хүссэн зүйлээ авах чадaltaй болсон байдаг ч хожим нь энэ нь асуудал болсон байдаг юм. Тэрнийг хоолоо идэхээр хүрэхэд нь тэр нь алтуулсан байдаг. Тэгээд өөрийнхөө төрсөн охиндоо хүрэхэд охин нь бас алтуулж хувирсан байдаг. Тэр хүссэн зүйлээ авч чадсан ч цовлон дунсан байдаг. Хүссэн зүйлээ олж авсан ч тэр аз жаргалгүй нэгэн болсон байна шүү дээ. Тиймээс амьдралд хүссэн бүхнээ олж авах боломжгүй гэж би хүмүүст хэлдэг. Заримдаа хүссэн зүйлээ олж авч чадахгүй байх уу энэ их олон удаа тохиолдно. Гэсэн хэдий ч танд аз жаргалтай байх боломж бий. Хэрвээ би буруу ойлгоогүй бол буддын философийн үндсэн заах гэж хичээгээд байгаа санаа нь бол бид яаж аз жаргалтай байх вэ юм бэ? Тийм үү? Яг зөв. Амьдралыг ажиглавал яг өдөр тутмын амьдралаа ажиглаад харах юм бол жилийн 365 хоногийн дийлэнх олонхыг нь бид нэр зовлон дундуур амьдраад байна уу даа гэж санагддаг. Цөөхөн хоногт нь жаргалтай, тайван амьдарч байгаа мэд. За яагаад гэд харахаар яг бид нэр яг зовлонт амьдралд ингээд дасцсан юм шүү гэж харагдахаар. Тэг яагаад ер нь ингээд ийм байдал үүссэн юм бол үүний учир шалтгаан нь яг юу гэж та харж байна? Хэрэг буддын шин хэрхэн жаргалтай байхыг номлодог юм бол яагаад бид нэр дийлэнх олонхоор буддын шинд итгэдэг байж хэрхэн жаргалтай байхыг сурахгүй байгаа юм бэ? Та яг үүнийг юу гэж тайлбарлах вэ? Чухамдаа бидний хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл бол бид яагаад зовж байгаа юм бэ гэсэн асуулт. Бид энэ асуудлыг зайлшгүй ойлгох ёстой. Би нэг зүйлийг үргэлж жишээ болгож ярьдаг. Тэр нь та суглаанд $1 сая хожлоо гэж бодъё.
Тэгвэл та баярлах уу? Энэ асуултанд олон хүн баярлна гэж хариулдаг. Тэгвэл 10 хоногийн дараа тэр сая доллароо гээчихвэл та сэтгэлээр унах уу? Мэдээж унах байх. Тэгвэл 1 сая доллар олоод баярлсан сэтгэлийн төлөв удаан хадгалагдах уу? Эсвэл тэр мөнгийг хайснаас үүдэлтэй гуниг удаан хадгалагдах уу гэдэг нь гол асуулт юм л да. Энэ гол асуулт. Та миний хэлсэн утгыг ойлгосноо? Аль нь удаан хадгалагдах вэ? Олоод баярлсан сэтгэлийн төлөвөөс гээчгээд гуниглсан сэтгэлийн төлөв нь удаан хадгалагдах нь лавтай. Би энэ асуултыг өрөнд дорнодын хүмүүсийн аль альнаас нь асуухад яг ижил хариулт өгч байсан. Би одоо нэг зүйлийг мэдэх ёстой. Бидний амьдралд ямар нэг зүйл буруу яваад байна. Яагаад гуниг удаан хадгалагдж байна вэ? Та 1 сая доллар олоод баярлсан. Та тэрнийг гээчгээд сэтгэлээр унсан. Дүн нь ижилхэн байдаг. Тэр дүнгээс танд төрж байгаа баяр хөөр богинохон байхад гуниг нь илүү удаан хадгалагдж байна. Тэгвэл яагаад гуниг нь удаан хадгалагдж байна вэ? Бид энийг ойлгох ёстой. Энэнд 2 шалтгаан байна. Нэгдүгээр та тэрэнд маш их шунсан байна. Тэр 1 сая долларт хит их шунахад тэрнээс авах таашаал нь богиносч харин тэрнээс авах өвдөлт нь асар их болж байгаа юм. Тиймээс буддизм битгий шун гэж сургадаг. Та хайрл. Та хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлж болно. Гэхдээ битгий шун. Тийм учраас та өөрийн ажлын байраа хайрл. Маш сайн байна. Та мөнгө хайрлж болно. Энд асуудал байхгүй. Гэхдээ битгий шун. Шунадлыг хэлвэл илүү их өвдөлт бий болгоно. Энэ цаг үед энэ дэлхийн хүмүүс өөрсөддөө хит их шунж байна. Нэр алдарт хит их шунж байна. Амьдралын хэв маягт хит их шунж байна. Энэ нь л зовлонгийн үндсэн шалтгаан болж байгаа билээ. Танд нэг түүх ярив. Нэгэн их багш байж л дээ. Нэг удаа тэрээр Бенвадын эдээ гуйхаар явж гин. Тийхүү явахдаа нэг их хуучин бадар аяга авч явдаг байж л дээ. Тэгтэл хаан тэрнийг хуучин муу бадар аяга барьж явааг хараад алтан бадар аяга өгч гин. Ингээд тэрээр Бенвадын эдээ гуйхаар явахдаа алтан бадар аяга авч явах болж тэрнийг тийхүү авч явж байгааг нэг хулгайч олж хараад хулгаалъя гэж бодож л дээ. Шүн дундын үед нөгөө хулгайч их багшийн герт очиод тавиурын онгоолгоод хайжилт. Ингэхдээ тэр чимээ гаргасанд нөгөө багш сэрээд би чамайг миний алтан бадар аягийг хулгайлахаар ирснийг мэдж байна. Би тэр аягаа орон доогоороо хийсэн. Тэрнийг аваад яв гэж л дээ. Тэгээд нөгөө хулгайч алтан аягийг аваад явахдаа нөгөө их багшийг тэр даруй нойрсохыг харжээ. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө хулгайч их багш дээр эргэж ирээд танаас нөгөө алтан аягийг хулгайлсны дараа би өөр унтаж чадсангүй. Одоо надаас хэн нь энэ алтан аягийг хулгайлах болоо гэж би их санаа зовлоо. Алтан аягийг хулгайлж байхад та тэр даруй унтсан. Танаас аягийг хулгайлаад л би 7 хоног унтаж чадсангүй. Би юу ч унтаж чадсангүй. Нууц нь юу юм бэ гэж. Тэгвэл их багш тэр алтан аяганд дуртай байсан ч тэрэнд шунаагүй байж. Энийг хэлээд байгаа юм шүү дээ. Тэгвэл нэгдүгээр асуудал бол бид хит их шундаг. Боддог зүйлдээ шунахаар юу болдгоо? Архинд шунсан хүнд архихгүйгээр жаргалтай амьдарч чадахгүй гэж бодогддог. Бүсгүүд шунсан залуу тэр бүсгүүгээр жаргалтай амьдарч чадахгүй гэж бодно. Дэгжин залууд шунсан бүсгүй тэр залуугүйгээр жаргалтай амьдарч чадахгүй гэж боддог. Ингэж бодох нь буруу. Тэр чинь шунал юм. Та эхнэрээ хайрлахдаа, ер нөхрөө хайрлахдаа тэрний аз жаргалыг л эрхэмл. Тийм ч учраас Будда хүн бүрийг хайрл гэж хэлсэн юм. Хайрлах нь хамгийн чухал зүйл. Энэрх нь аз жаргалтай байхын чухал үндэс. Өнөөдөр хүмүүс хайр, шунал хоёрыг ялгахгүй төөрөлдөд байна л да. Тийм ч учраас Будда шунал бол бүх зовлонгийн ёз орно гэж хэлсэн байдаг. Тиймээс би хайрл гэхдээ битгий шун гэж хэлдэг. Буддизмын хүмүүст
хүргэх гээд байгаа гол санаа нь шунлыг багасгахын тухай юм аа. Нин ялангуяа өөртөө шунах амин хуваа хичээх нь хамгийн муу зүйл. Би энэ тал дээр нэг жишээг үргэлж татдаг. Та сургуулаа төгсөөд төгсөлтийн баяраа хийлээ гэж бодъё. Төгсөлтийн баярын дараа олуулаа авахулсан дурсгалын зураг хүлээн аваад та хамгийн түрүүнд хэнийг хайх вэ? Өөрийгөө хайна. Та тэр олуулаа авахулсан зургаас хамгийн түрүүнд өөрийгөө л хайх болно. Та өөрийгөө хэрхэн харагдаж байгааг харна. Хэрв та сайхан гарсан бол тэр олуулаа авахулсан зургийг хадгална. Хэрв та муухай гарсан бол тэр зургаа устгах болно. Нүүн устгах нь. Энэ нь амин хуваа хичээж байгаа юм. Бид хит амиа хичээсэн байдаг. Хэдий ч амиа хичээн тэр хэрээр та өөр дээрээ илүү анхаарна. Тэгвэл хэдий ч өөр дээрээ анхаарал хандуулна тэр хэрээр стресс авдаг. Энэ бол бидний эвдэх ёстой явцуу бодлын гинжин хэлхээ. За тэгвэл нэг асуудлыг ойлгох гээд үзье л да. Энгийн нэг жишээ. Нэг хүүхэд төржээ, нэг гэр бүлд тийм ээ. За улмаар цэцэрлэгт ороод баг, дунд, их сургууль гэд бүх боловсролыг эзэмшиж эхэлдэг тийм ээ. Энэ хугацаанд голчлон шинжлэх ухааны ололтыг сурч авдаг. Энэ бүх хугацаанд их сургууль хүртэлх явахдаа түүнийг тойрон хүрээлсэн нэг том тогтолцооны нэг хэсэг болохыг л одоо суралцаад байгаа юм л да. За энэхүү тогтолцоо нь түүгээр дамжуулаад нийгэмд ямар нэгэн үн цэн бүтээх гэж зорилго тавиулсан байдаг. За тэр үн цэн гэдэг нь бол мөнгөтэй тэнцдэг. Тэр мөнгө нь бол ямар нэгэн байдлаар таашаал авахд зорьсон байдаг. Тэгэхээр яг тэр хүүхэд хэрхэн үн цэнийг бүтээгээд түүрээр олжсон мөнгөөрөө өөртөө таашаал худалдаж авах уу гэдгийг л сураад байгаа. За тэгээ энэ тогтолцооны нэг хэсэг усан тэр хүүхэд бол мэдээж дан ганцаар биш өөр нэгэн айлын хүүхэдтэй өрсөлддөг. Хэн нь илүү сайн хичээн одоо өрсөлдөж дийлэн төдий чинээ таашаалтай болно л гэдэг ийм өрсөлдөө бий болгосон тогтолцооны нэг хэсэг болчихж байгаа. Аль хэдийн эдгээрийг сурч амжаагүй байхад нь бид энэ хүүхдийг бол нөгөө амьдралын хүрдэнд алдчихж байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр за ажил, цалин ав, тэгээд нөгөө шаардлагатай зүйлүүдэд худалдаж ав. За тэгэл нөгөө өрсөлд гих зэрэг. Гэхдээ энэ үүнд донтож болохгүй, ямар нэг юм донтож болохгүй гэдэг мэдээл өгөөгүй байхад. Гэтэл донтолт гэдэг бол хилж ирдгүү, хийсч ирдэг. Аль хэдийн чамд сануулахгүй гэрт чинь ороод ирч гисэн байдаг зүйл шүү дээ. Ингээ бодоод үзэх юм бол бид нэр донтолтонд яаж автдгийг харлаа. Гэвч та ямар нэгэн байдлаар энэ зүйлд татагдахгүй байхыг, донтохгүй байхыг сануулад байна л да. Гэхдээ яг барууныхны одоо чухалчилж эхэлсэн үеийг би хизэнээс гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ буддын шинжлэх ухаан, буддын философиг бол одоо сүүлийн үеийн аппликейшнуудаар дамжуулаад яаж үүнээс ангид байхыг заагаад эхэлсэн байна. Гэхдээ энэ систем нь өөрөө аль хэзээний яг ийм байхад зориулагдаад бүтээгдсэн байхад тухайн хүүхдүүдийг бид хэрхэн ийм зүйлд донтохгүй байхыг, үүнээс ангид байхыг заах юм бэ? Би ойлгож ин л доо мэдээж амьдралын хэв маягаас салгах ёстой гэх зэрэг зүйлсийг мэдэж байна. Би өөрөө ч гэсэн 38 жил амьдрахтаа муу зуршлаас ангид байхыг хичээдэг ч гэсэн би чаддаггүй. Та яг одоо эдгээр хүүхдүүдийг боожуулж байгаа аав ээж нарт юу гэж зөвлөх вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр мэдээж энэ сошиал медиагийн хэрэглээ бүх зүйлсийг харах юм бол маш сонирхолтой, өнгөлөг, сонирхлын татсан шууд автуулахаар одоо өрсөлдөөд энийг болиё гэд хэлэхэд маш хэцүү харагдахаар ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Бидний анхаарлыг яаж сайн татж ийн гэдгийг харах юм бол. За эцэг эхт нь болон шилжилтийн насны хүүхдүүдэд зориулж ямар зөвлөгөө өгөх вэ гэвэл бид хүүхдүүдтэй чи үргэлж шилдэг байх ёстой гэж загтаг. Хамгийн шилдэг нь байх гэдэг нь ямар утгатай вэ? Хүүхдийн хувьд хамгийн шилдэг нь байх гэдэг нь өмнөө байгаа хүүхдийн дээр гарах гэсэн утгатай. Тэд ингэж л өрсөлдөөнд орж эхэлдэг.
Ер нь тодорхой өрсөлдөөнүүд нь сайн байдаг. Гэвч ихэнх өрсөлдөөнүүд хүний дотоод сэтгэлийн амар амгалан эвдэж байдаг. За жишээлбэл нийгэмд болдог зүйлийг хэлье л дээ. За та ах эгч нараа болон хамаатна хараарай. Хэрв тэд өөрөөс чинь илүү сайн байх юм бол буюу илүү их мөнгө олох юм бол таны сэтгэлд атаархлын бодол төрнө. Хэдийгээр та тэднийг хүнддэгдэгч гэлээ тэдний амжилтыг хараад дотроос сэтгэлээр унана. Эдгээр сөрөг бодлууд яагаад таны сэтгэлд төрж байна вэ гэвэл та баг байхаас л чи хамгийн шилдэг нь байх ёстой. Чи нэгд жигсэх ёстой гэж сонсч ирсэнтэй холбоотой. Нэгд жигсхийн тулд та 99 хүнийг өөрийнхөө доор байлгах ёстой болж байна. Гэхдээ та нэг зүйлийг мэдэхгүй байна. Би нэг түүхийг хүмүүст үргэлж өгүүлдэг юм л да. Нэг хүн шин байшин барьжээ. Тэр өөрийнхөө амьдардаг тосгондоо тэрнийгээ барьсан байна. Ингээд нэг өдөр багш нь тэдний зочлоход тэр шин байшинтай болсондоо их баяртай байсан байна. Ингээд 2 жилийн дараа нөгөө багш дахин тэрний гэрт зочлоход тэрээр урдын шигэ баяртай байсангүй. Багш нь тэрэнд хандан чи том дөрвөн унтлахын өрөөтэй, гал тогооны өрөөтэй ийм том байшинтай байж яагаад юунд гуниглана вэ? Шинэ байшин чинь байдгаараа л байна шүү дээ гэж асуухад нөгөө хүн манай хөрш надаас илүү том байшин барьсан учраас би баяртай байж чадахгүй байна гэж хариулсан байдаг. Бид хөршүүд маань илүү том байшин барина гэдгийг амьдралынхаа турш мэдж байх ёстой. Таны хөрш цаг үргэлж таныхаас илүү том байшин барих л болно. Хэрв та 10 жилийн өмнөх үе рүүгээ эргэж харвал Билл Гейтс хамгийн чинэлэг эрхэн байсан бол өнөөдөр Элон Маск хамгийн чинэлэг эрхэн болсон байх шүү дээ. Ахаад хэдэн жилийн дараа өөр хэн нэг нь хамгийн чинэлэг нэгэн болсон байх болно. Энэ бол бүхэл бүтэн ертөнцийн нэг бодит байдал шүү дээ. Эрт өрөө хизээ нэгэн цагт таны хөрш танихаас том байшин барихтаа л барина. Гэтэл бид дэлхий дээр хамгийн том байшинтай байхыг хүсдэг. Энэ зүйл хизээж тохиохгүй. Тиймээс бид хүүхдүүдэд өөрийнхөө хамгийн сайн нь байх, бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх тухай сургадаг байх хэрэгтэй. Бид үнэндээ хэрхэн аз жаргалтай байх тал дээр зөвлөгөө өгөхөө мартсан байдаг шүү дээ. Миний 7 настай үеэл эмэгтэй дүү маань байдаг юм. Тэр манай баг дүүгийн охин л доо. Тэрнтэй нэг удаа ярилцаж байгаад сургууль дээр юу сурсан талаар нь асуухад их сонирхолтой зүйл хэлсэн. Тэр сурсан зүйлээ хэлэхдээ өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх гэсэн. Би энийг сурсан. Энэ надад сайхан санагддаг гэсэн. Сургууль байсан хэдий ч маш сайхан зүйл байгаа биз? Бид хүүхдүүдэд хэрхэн аз жаргалтай байх, хэрхэн стрессийг даван туулах зэргийг заах нь маш чухал. Бид эдгээр зүйлийг хөтөлбөрт нь оруулж өгөх хэрэгтэй. Бага зүйлдээс хэрхэн сэтгэл хангалуун байх ёстой болон бүтээсэн зүйлдээ хэрхэн сэтгэл хангалуун байх зэргийг таниулах хэрэгтэй. Хүүхдүүдэд энэ сэдвийг зааж сургах нь л маш чухал. Саяхны хүртэл сургуулиудад аз жаргалд ач холбогдол өгдөггүй, харин зөвхөн амжилтыг голлдог байлаа шүү дээ. Зөвхөн амжилт болон зөвхөн өндөр үнэлгээ голлдог байсан. Ингэхдээ хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн эрүүл төлөв, аз жаргалыг хайхралгүй явж ирсэн шүү дээ. Зөвхөн л хүүхдийн дүн амжилтыг анхаарч ирсэн байдаг. Хоёрт эдгээр бүх сургуулиуд болон коллежүүдийг харах юм бол тэд бидний хүүхдүүдийг олон зүйлд хүргэдэг. Энэ нь маш сайн зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ эдгээр коллеж сургуулиуд болон нэн ялангуяа эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол бидний хүүхдүүдэд хаягдсан чухал санаа билээ. Өөр нэг зүйл бол нийгэмд тулгамдж байгаа том асуудлыг харах юм бол буюу нийгмийн сүлжээг хараарай. Тэнд байгаа мэдээллүүд ихэнхдээ худлаа байдаг. Таны харж байгаа зураг худлаа байдаг. Би нэг сонирхолтой зүйл хэлье л дээ.
Би нэг удаа үдийн хоол үлээ оройн зогт үлээ өргөцсөн юм. Би яг тодорхой сайн санахгүй байна. Өрсөн эмэгтэй намайг зочдын өрөөндөө суухыг өрөв. Би тэр өрөөнд нэг залуу бүсгүн зургийг олж харсан л да. Тэр намайг зогт өрсөн эмэгтэй охин нь байхаар төрхтэй. Тийм ээ. Тэгэд би энэ танаа охин үү гэж асуухад үгүй ээ. Миний зураг гэж хариулсан юм. Үнэн дээр тэр эмэгтэйтэй огт төсгүй байлаа. Энэ бол технологийн үр дүн. Технологи тэр эмэгтэйг илүү залуу болгож харагдуулсан аж. Нийгмийн сүлжээнд нийтлэгдэж байгаа маш олон зүйл худал байдаг ч хүний сэтгэлийг их татдаг. Энэнд хүүхдүүд олноор татагдаж байдаг л да. Тэгэхээр бид тавьж байгаа зүйлдээ хариуцлагатай хандаж хүнд хэрэгтэй зүйлийг нийтлэх нь чухал юм аа. Хэрв нийгмийн сүлжээг ажилуулж байгаа компаниуд нь тэрэнд нийтлэгдэж байгаа зүйлд хяналт тавьбал их хэрэгтэй болох болов. Хэрв би андуураагүй бол нэг удаа Америкийн сенаторууд шүү. Марк Цукербергээс Instagram, Facebook-ийн талаар асуулга асуусан. Би андуураагүйгаа энэ талаар та Google дэж үзэж болно шүү. Охтууд Instagram-д хандлтаа нэмэгдүүлэхийн тулд нүцгэн зураг нийтэлдэг байсан байна. Энэ бол одоо болж байгаа зүйл. Та энэ талаар ер нь сонссноо? Бага насны хүүхдүүдийн хувьд энэ нь маш их туйшрал юм. Зөвхөн нийгмийн сүлжээнд хандлтаа нэмэгдүүлэх гэж тэгж байна. Энэ бол тохиолдож байгаа зүйл. Тэд хандлтаа өсгөхөнд амжилт гэж бодож байна. Тэдгээрээр дамжуулан мөнгө олж амжилтанд хүрдэг гэдгийг би мэднэ. Гэвч энэнд ёс суртахуун гэж үгүй байгаа биз? Тэгэхээр том корпорациуд бизнесээ болон бизнесийнхээ бодлогыг жаахан ч гэсэн ёс суртахуун, энэрх сэтгэл дээр сойрлж явуулвал бүх дэлхий эерэг болох боломжтой. Сүүлд Америкт очиход химэл оюун ухааны нэг нөлөөтэй мэргэжилтэн 3 жилийн дараа химэл оюун ухаан маш олон хүний ажлын байрыг булаана гэж хэлж байсан юм. Хариуд нь би үнэн дээр энэ нь химэл оюун ухаан биш, харин корпорациуд л хүмүүсийн ажлын байрыг булаана гэж хэлсэн юм. Корпорациуд зөвхөн өөрсдийн ашгаал эрхэмлдэг. Тэдэнд хичнээн хүн ажлын байраа алдах нь хамаагүй. Тэд зөвхөн ашгаал бодно. Жилээс жилд ашгаа өсгөх гэж хичээдэг. Тиймээс корпорациуд зөвхөн ашгаа харалгүй бага чадвараа энерги сэтгэл, ёс суртахууныг анхаарвал их зүйл өөрчлөгдөнө. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн хэрэгжилж байгаа нийгмийн сүлжээнд тодорхой хэмжээгээр хяналт тавьбал их чухал хэрэгтэй. Энүүгээр би хүмүүсийн нийгмийн сүлжээнээс хол бай гэж хэлээгүй л дээ. Хүмүүс энийг зөв зүйлд суралцах платформ байдлаар зохистой ашиглахаас бус харин буруугаар ашиглахгүй байвал л гэж хэлж байгаа юм. Тиймээс энэнд бага насны хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулсан тодорхой удирдамж байх ёстой гэж үздэг. Эсвгээс энээс болоод хандлтаа өсгөх, нэр алдарт хүрэхийн тулд хүүхдүүд тийм эрсдэлтэй алхмуудыг хийгээд байгаа юм шүү дээ. Энэ эрсдэлтэй алхам. За тэгэхээр би таныг бидэнд хэрхэн хүрээлэн буу зүйлсээсээ салж оршихыг зааж өгөөч гэж хүсэхээр байна. За гар утснаас салъя гэвэл амархан тийм ээ. Зүгээр унтраагаад холдоход л болно. Гэхдээ үргэлжийн эргэлдэхийн бодлуудаас салах энэ толгойд орж ирж байгаа зах замбраагүй хүсэл, бодол гэдэг зүйлсээс ахих
дээшлэх эсвэл одоо илүү суралцах гэх зэрэг хүслүүдээсээ ангижрыг гэвэл их хэцүү байдаг. Тэгээ энэ олон бодол нь олоолаа ороод ирэхлээр бид нэр стресс гэж нэрлэдэг байдаг. Одоо их модонд орсон үг. Яаж энэ стрессээс ангижрах уу? Энэ нэг чангараад байгаа зүйлсээс яаж холдох уу гэдэг зүйлийг ер нь бол яг буддын шашинд л одоо заагаад байна л да. Хэрхэн бясалгалын аргаар өөрийгөө эдгээр зүйлсээс хол байлгах уу гэдэг. Тэгэхээр энэ бясалгал гэдэг зүйлийн мэдээлэл нь хийл болсон байна. Яаж ашиглах ёстойн, ашиглавал яах уу гэх зэрэг мэдээлэл бол их хэлбэг байна. Гэхдээ яг тухайн хүнд тохирсон арга зүй их ховор байгаа юм шиг байна. Тэгэхээр мэдээж та бол маш сайн мэдж байгаа бах. Хүн болгон харилцан адилгүй байна. Тийм болохоор зарим арга зүйн таарна, зарим арга зүйн таарахгүй тийм ээ. Тэгэхээр бид нэр шинэ арга зүйг олъё гэдэг аялалд л орсон байна л да. Тэгэхээр манай үзэг сонсогч нарт тохирох тэр арга зүйг би танаас хэлүүлж авмаар байна. Хэрхэн бид энэ олон бодлоос ангижирч амар амгалан төр зурж гисэн байх вэ гэдгийг зааж өгөөч. Маш сайн бас их сайхан асуулт асуулаа. Одоо би бүх үзэгчдэд нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Би 150 цагийн бясалгалын хөтөлбөрийг боловсруулах тал дээр ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрөөр бол та миний удирдлагад орсуулцахад Лос Анжелес хотын нэг их сургуулийн гэрчлэгээ олгох юм. Би тэр сургуультай хамтран 150 цагийн бясалгалын хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Энэ хөтөлбөрөөр бол та 7 хоногт нэг удаа миний удирдах хичээлд суух бөгөөд мөн 1-2 цаг та өөрөө тэр дагуу бясалгаж туршлагынхаа талаар бичнэ. Гэхдээ би ганцаараа хичээл заахгүй. Миний нэг сэтгэл засалч шав, сэтгэл зүй талаас нь стресс хэрхэн бий болдог болон тэрнийг хэрхэн удирдах талаар бас хичээл орох юм. Миний хувьд буддын бясалгал талаас нь хичээл орно. Энэ хөтөлбөр 150 цаг үргэлжлэх бөгөөд энийг төгсснөөрөө та өөрөө бясалгалын багш болох бөгөөд хүмүүст эдгээр бясалгалын аргыг хүргэх боломжтой. Та энэнд бүртгүүлвэл танд боломж нээлттэй. Гол нь энэ хөтөлбөрт хамрагдсанараа та Лос Анжелесийн нэг их сургуулийн гэрчлэгээ хүлээн авах юм. Хэрв та энийг сонирхож байвал энэ хөтөлбөр маань хэдэн сарын дараа эхлэх байх. Энэ онлайн хэлбэрээр явагдана. Хэн хүссэн хүн дэлхийн хаанаас ч хамрагдах боломжтой. Энийг бид төлөвлөж байна. Энэ бол нэгдүгээр ажил. Харин хоёрдугаар ажил бол та бясалгалын хамгийн энгийн аргаар сурахыг хүсэж байгаа гэлээ. Тиймээс эхлээд та заавал энд суралцах шаардлагатай. Бясалгал таны бодож байгаа шиг тийм амар хялбар зүйл биш л дээ. Танд зөв зүйтэй хөтөлбөр хэрэгтэй. Бясалгал бол зүгээр нүдэн энд суугаад сэтгэл төрж байгаа зүйлийг бодох тухай биш. Хэрв та илүү ихийг мэдмээр байвал манай цахим хуудас руу зочлоорой. Би танд хэлж өгье. www.deepcar.com. Энэ их чухал зүйл. Учир нь бид зүгээр л бясалгал хийхгүй. Бид тодорхой шинжлэх ухааны эрдэмтдтэй хамтран ажиллаж байгаа. Энүүгээр бид бясалгалаас бидний бие махбодод ямар нөлөө үзүүлж байгааг судалж байгаа юм. Тайваны ангаах ухааны эмчнэртэй хамтран нэг судалгааг хамтарч хийсэн. Энүүгээр бид эхлээд хүний цуснаас дээж аваад тухайн хүмүүст бясалгалын арга техникийг зааж өгдөг. Тэр хүмүүс 6-7 хоног тэр аргаар бясалгал хийж дуусныхаа дараа дахин цусны шинжилгээ өгсөн юм. Ингээд эхний болон удаах цусны дээжийг шинжилж бидний биеийн дараах тогтолцоонд бясалгал хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Бид энэ талаар олон судалгаа хийсэн бөгөөд зүгээр нэг арга техникийг заах бус харин шинжлэх ухааны судалгааны үндслэлтэй бас үр дүнтэй арга техникүүдийг заах юм. Тиймээс та эхлээд энд суралцаж мэд. Тэгээд өөрөө туршиж үз. Хэрв та үр дүнг нь мэдрэх юм бол үргэлжлүүлж бясалга. Харин танд үр дүн нь мэдэгдэхгүй бол орхичихж болно. Тиймээс энд хоёр зүйлийг хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт бид 150 цагийн бясалгалын хөтөлбөрийг Америкийн Лос Анжелесийн нэг их сургуультай хамтран зохион байгуулнаа. Хоёрдугаарт бясалгалыг үнэхээр сонирхон судлахыг хүсэж байгаа хүн манай байгууллагын www.deepcar.com цахим хуудасаар дамжуулан хамрагдах боломжтой. Та түрүү яриандаа дурдсан
буддын шинд заавал итгэх шаардлагагүй. Зүгээр л оролдоод үзье гэж. Тэгээ энэ бол яг бодоод үзэхлээр их гоё урилга байгаа юм л да. Шашинд итгэдэггүй хин нэгэнд эсвэл өөр шашинд итгэдэг хүмүүсийн хувьд заавал буддын шинд итгэжиж одоо энэ аргачлалуудыг хэрэглэх ёстой гэсэн үг үү штэ. Гэхдээ та өөрөө барууны философиг буддын шинийг сурч явах үедээ сонирхож үзчихсэн үү? Эхлээд бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь буддын гүн ухаан болон өрнийн философи хоёрын бүтц нь ямар юм бэ? Тэгэхээр өрнийн философи болон буддын гүн ухааны гол ялгаа нь юунд оршдог вэ? Өрнийн философиг аваад үзье л дээ. Сократ, Аристотл, Плато нар мэтгэлцэхдээ өөрсдийн хөгжүүлсэн үзэл баримтлалаа бусдад тайлбарлаж байсан байдаг. Харин буддын гүн ухааныг авч үзвэл энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцэнтэй адилхан явагддаг. Хэн нэг нь танаас асуулт асуухад тэрэнд шууд хариулах шаардлагатай. Энэ мэтчлэн нэгээс нөгөө асуултанд ээлж дараалан хэдэн ч цагаар хариулах хэрэгтэй болдог. Харин өрнийн философийн хувьд ийм учиртай мэтгэлцэн явдаггүй. Жишээлбэл Сократ ч гэдэг юм уу эсвэл хэн нэг нь үзэл баримтлалаа бусдад тайлбарладаг. Мэдээж хэн нэг нь асуулт асууж мэтгэлцэхэд хариулт өгч таарна. Гэхдээ энэ нь олон цагаар харилцан мэтгэлцэх зарчмаар үргэлжлэхгүй. Буддын гүн ухааны мэтгэлцээнд харилцан олон цагаар мэтгэлцдэг. Энэ байдал нь эхний гол ялгаа мөн. Хоёр дахь ялгаа нь буддын гүн ухааны мэтгэлцээнд ерөнхийдөө мэтгэлцээний хоёр сэдэв байдаг. Эхнийх нь юмсын үнэн мөн чанарыг ухаарах. Энэ нь буддын гүн ухааны хамгийн чухал сэдэв юм. Тийм ч учраас Будда нар, сар, үнэн гурвыг удаан нууж чадахгүй гэж хэлсэн байдаг юм. Тиймээс буддын гүн ухаанд үнний тухай ойлголт маш чухал байдаг. Та үннийг ухаарсан бол Буддагийн айлдсан зүйлийг ч няцааж болно. Тэгэхээр буддизмд үнэн маш чухал ойлголт мөн. Будда хүртэл өөрөө шинжилж үз, туршиж үз. Харин үнэн бол тэрнийг баримтлаа гэж хэлсэн байдаг. Бусад бүх шашны номлолыг харвал бүгд сүсэг бишрлээс эхэлдэг бол харин буддизм эргэлцгээс эхэлдэг. Тэгэхээр бусад бүх шашин сүсэг бишрлээс эхэлдэг бол буддизм эргэлцгээс эхэлдэг гэсэн үг. Хэрв та эргэлзэж байгаа бол шинжилж бас туршиж үзэх хэрэгтэй. Ингэж л явах ёстой. Энэ нь үннийг олох тал дээр буддын гүн ухаан болон өрнийн философи хоёрын гол ялгаа нь. Буддын гүн ухаан үндсэндээ үнэн бодит зүйлд суурилдаг. Хоёрт буддын гүн ухааны үзэл санаанууд өөрчлөгдөж болох уян хатан чанартай. Олон үзэл санаанууд өөрчлөгдсөн. Нэг үзэл санааг бид үргэлж баримталдаг. Буддизмын зарим үзэл санааг бид хит хуучирсан гэж үздэг. Тэр бүхэл зарим эртний агуу буддист гүн ухаантнууд нар дэлхийг тойрон иргэдэг гэж үзэж байсан байдаг. Тэгвэл бид энэ үзэл санааг хуучирсан гэж үздэг юм. Нар үнэндээ дэлхийг тойрч иргэдэггүй шүү дээ. Харин дэлхий л нарыг тойрч иргэдэг. Гэх мэтчлэнгээр зарим буддын гүн ухааны үзэл санаанууд өөрчлөгдөж шинэ үзэл санаанууд гарч ирэн хуучин үзэл санааг халддаг. Тэгвэл нөгөө талдаа өнөө хүртэл ач холбогдолтой хэвээрээ байгаа үзэл санаанууд бас байдаг. Жишээлбэл нагар жунаан үзэл санаа болох төв үзлийн онол байна. Энэ үзэл санаа өнөө хүртэл ач холбогдолтой хэвээрээ байгаа бөгөөд шинжлэх ухаантай хөл нийлүүлэн цаашид замнаж чадна. Одоо цагт шинжлэх ухаан, буддын гүн ухаан хамт замнах боломжтой бөгөөд шинжлэх ухаан, буддизм хамтдаа олон шинжлэх ухааны семинар, хэлэлцүүлэг болон судалгаа хийж байгаа билээ. За тэгэхээр мэдээж надад их таашаалтай санагддаг зүйл нь шинжлэх ухаан болон буддын шинжлэх ухаан хоёрын одоо тохирсон байдал буюу ижилхэн байгаа байдлууд нь таалагддаг.
Тэгээ нэг зүйл нь их сонирхолтой санагддаг. Одоо хүртэл би бас сайн итгэж чадахгүй байгаа нь бид нас орсны дараа бидний сүнс цаашаа үргэлжлүүлээд амьдарч байгаа тухай тий. Одоо та бол мэдээж 5 настай байхдаа өөрийгөө одоо өмнөх үеийн нэгэн рембучигийн үргэлжлэлээ гэдгээ мэдэж авсан байгаа тий. Дахин төрсөн сүнсэнд байна гэдгийг. Та яг энийг хэрхэн баталдгийм бэ? Яаж баталдгийм бол? За мэдээж буддын шинэ бас нэг том теори буюу онол байдаг нь үүлийн үр тийм ээ, карма гэж нэрлэдэг. Энэ үүлийн үр гэдэг бол мэдээж та бидний одоогийн амьдралын дараах амьдралд дахиж нүүрэлдэг зүйл байгаа тий. Тэгэхээр би танаас асуух гэдэг гол зүйл бол та үүнийг тайлбарлаад өгөхгүй юу? Мөн намайг яг үүнд итгүүлэхийн тулд та юу гэж хэлхийг би сонсомоор байна. Эхний зүйл бол намайг Римпучи гэдэг бөгөөд энэ нь дахин ховлсон гэсэн утгатай. Гэхдээ танд нэг хошин зүйл хэлье. Би 5 настай байхдаа Римпучи болмоор байна гэж хиндэж хэлээгүй. Эрлийн багийнхан ирээд намайг Римпучи гэж сонгосон байдаг. Тэгэхээр миний Римпучи мөн эсхийг нэгтлэх нь тэдний ажил мөн. Ийм зүйл болсон. Тэгвэл одоо дахин төрөх нь үний юм уу гэдгийг шинжлэх ухаанчаар харах хэрэгтэй. Энэ талаар би танд цөөн хэдэн унших ном санал болгоё. Нэг нь урд насаа сансан хүүхдүүд гэд Ян Стивенсоны ном. Би андуураг бол энэ хүн Виржиниагийн их сургуультай хамаатай санагдж байна. Тэр энэ талаар их шинжлэх ухаанч бас их сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Тэрээр хамгийн төгсгөлд хүн өгөхөд бие сэтгэл нь 2 тийш салж сэтгэл тасрахгүйгээр үргэлжилдэг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Тэр энийгээ буюу биднийг өгөхөд сэтгэл цаашаа үргэлжилдэг гэдгийг 4 зүйлээр нотлсон. Эхнийх нь тэр урд насаа сансан олон хүүхдүүдтэй уулзаж ярилцсан. Удаах нь тэр тухайн хүүхдүүдэд дижаву шинж илэрч байсныг олж тогтоосон. Энэ нь хэн нэгэнтэй өмнө нь уулзаж байсан юм шиг нэг төрлийн мэдрэмж бас сэтгэл хөдлөл юм л да. Тэд огт уулзаж байгаагүй хүмүүс бас очиж үзээгүй газарт очоод уулзаж очиж үзсэн юм шиг тийм мэдрэмжийг авч байсан байдаг. Энийг дижаву гэдэг. Тэр энийг өмнөх төрөлтэй холбоотой гэж үзэж байсан. Тэр номондоо өмнөх төрөл сэтгэл хэрхэн үргэлжилдэг талаарх нотлогоонуудыг өгүүлсэн байдаг юм. Бас нэг зүйл бол биднийг өгөхөд юу болдог вэ? Энэ бол их чухал асуулт мөн. Энэ үед сэтгэлд юу тохиолддог вэ? Сэтгэл цаашаа үргэлжилдэг үү эсвэл эвдэрдэг үү? Бүх зүйл огт устдаж алга болдгоо гэж физикчид үздгийг та сонсч байсан уу? Тийм ээ, физикт бол тэгдэг. Тэгэхээр сэтгэл огт устдаж алга болохгүй, харин цаашаа ховсон үргэлжилнэ. Энэ ойлголтоос ч л дахин төрөх асуудал гарч байгаа юм. Тиймээс сэтгэл цаашид үргэлжлэхдээ ховсон өөрчлөгдсөөр байх бөгөөд дахин төрөл авсаар байх юм. Надаас олон хүмүүс хэрв та дахин төрж байгаа юм бол яагаад урд төрлөө сандгүй юм бэ гэж асуудаг. Хэрв дахин төрж байгаа юм бол яагаад урд төрлөө сандгүй юм бэ? Би энийг зүй ёсны тэнцвэржилт гэж хэлдэг. Хэрв та урд төрлөө санах юм бол та энэ төрлдөө яаж амар тайван байж чадах юм бэ? Хүмүүс яагаад архиудг юм бэ гэхээр тэд өнгөрсөнд тохиосон таагүй зүйлсийг мартахын тулд уудаг. Та урд төрлөө санах юм бол энэ төрлдөө хэрхэн аз жаргалтай байж чадах вэ? Энэ урд төрлөө сансан хүүхдүүдийн жишээг харахад тэд өөрсдөө эцэг ихтэй тэнэгэлзэж байсан нь харагддаг. Урд насаа сансан нэг хүүхэд
Энэ насныхаа бус харин зөвхөн урд төрлийнхөө эцэг эхийг л жинхэнэ эцэг эхээ гэж үзэж байсан байна. Зарим тохиолдолд хүүхдүүд урд төрлөө сандаг. Би энийг үйлдвэрийн алдаа гэж хэлдэг. Алдаатай бүтээгдэхүүн гэхүү дээ. Тиймээс эн чинь зүй ёсны хүчин зүйл. Бид дахин төрөхдөө урд төрлөө мартаад шинээр амьдарч эхэлдэг. Тэгэхээр урд төрлөө сандах хүүхдүүд байдаг. Бид энийг шинжлэх ухаанчаар харах хэрэгтэй. Тэд яаж урд төрлөө санав? Яаж? Дөнгөж ихээс төрсөн тэр хүүхдүүд яаж урд төрлөө санав? Эдгээр зүйлүүд бол урд төрөл байдаг гэдгийн гаргалгаа юм шүү дээ. За тэгэхээр буддын шишинд ойлгочлоо те. Дахиж хүн төрлөختний амьдралаар дахин төрнө гэдэг бол бэлэг юм байна гэж те. Хэрвээ мэлхий болоод төрчих юм бол та өөрийнхөө одоо сүнсний левелийг бууруулчлаа гэж хэлэх нь байна те. Тэгэхээр тэр нь бол мэдээж одоо энэ үүлийн үүргэх зэрэг зүйлтэй холбоотойгоор тийм ээ. За энэ дүрм нь бол ойлгомжтой болчихлоо. Та яг юу гэж зөвлөх вэ? Тэ таны хувьд одоо амьдралын энэ архитекторыг хэрхэн хийдэг вэ? За мэдээж энэ карма гэдэг зүйл байгаа юм байна, буюу үүлийн үүрэг гэдэг зүйл байгаа юм байна. А энэ бүх зүйлийг ойлгосныхоо дараа хин нэгэнд та өөрийнхөө амьдралыг загварчлаа гэж хэлэх юм бол та юу гэж хэлэх вэ? Мэдээж тэр түлхүүр нь бол хүнд нь өөрт нь шүү дээ, тэ хэрхэн амьдралаа дараагийн төрөлдөө бий болгох вэ гэдэг. Та хүмүүсийн тухайд амьдралаа хэрхэн загварчлах, мөн амьдралынхаа утга учирыг олох тухайд юу гэж зөвлөх вэ? Амьдралын утга учирыг олох гэсэн үг үү? Ер нь бол бидний амьдралын утга учир юу вэ гэхээр аз жаргалтай амьдрах л гэж би хэлдэг. Аз жаргалтай амьдрах гэдэг нь яагаад их чухал вэ? Өөрийнхөө төлөө л битгий амьдрах. Бусдын төлөө амьдрснараа та аз жаргалтай болно. Харин өөрийнхөө л төлөө амьдрах юм бол та аз жаргалтай амьдрч чадахгүй. Нэг удаа танил маань хүнтэй гэрлэх гэж байгаагаа дуулгаад намайг залбиралдаа багтаахыг хүссэн юм. Тэр сүт бүсгүйтэйгээ гэрлэх гэж үйж. Тэгэд би тэрнээс та яагаад энэ бүсгүйтэй гэрлэх гэж байгаа юм бэ гэж асуусан. Харин тэр би энэ бүсгүйтэйгээ гэрлвэл аз жаргалтай байх болно гэж хариулсан бол би тэрэнд та маш буруу бодож байна. Та ингэж бодож болохгүй. Харин тэр бүсгүйтэй гэрлвэл та илүү аз жаргалтай болно. Гэтэл аз жаргалтай байхын тулд л та гэрэлж байна. Та аз жаргалтай байхын тулд хүүхэдтэй болно. Тэр бүсгүй таныг аз жаргалтай болгоно. Та хүүхдээ өндөр оноо авахыг хүсдэг. Тэр нь л таныг аз жаргалтай болгоно. Та бүр хүүхдүүдээ их амжилттай бизнес хүн болохыг хүсэж байна. Учир нь тэр чинь таныг л илүү аз жаргалтай болгоно. Та бусдын төлөө бус харин өөрийнхөө л төлөө амьдарч байна. Харин уртын хугацаанд энэ байдал чинь та аз жаргалтай хэвээр байлгаж чадахгүй. Хэрв та бусдын төлөө амьдрах юм бол яагаад та гэрэлж байгаа юм бэ гэвэл сүйт бүсгүйгээ аз жаргалтай байлгах гэж. Яагаад та хүүхэдтэй болох гэж байгаа юм бэ гэвэл хүүхдүүдэд илүү сайн ирээдүг өгөх гэж аз жаргалтай байлгах гэж байгаа юм бол та өөрөө аз жаргалтай байж чадна. Яг одоо бусдын төлөө амьдр. Буддаа үргэлж энэ талаар айлдж байсан. Энийг бодис сэтгэл гэж хэлдэг. Бусдын төлөө бас бусдад тус болохын төлөө амьдр. Энийг та өөрийнхөө амьдралын гол зорилгоо болго. Тэгвэл та ч аз жаргалтай болно, бас утга учиртай амьдрна. Өнөө хүртэл та өөрийнхөө төлөө амьдрч. Тийм ч учраас та заримдаа ханийхаа сайн сайхан амьдрах ёстойг мартдаг. Одоо танд өөр нэг зүйл хэлье. Нэг удаа нэг хүн Будда дээр очиод би мөнгөтэй гэр бүлтэй хэрнээ миний бодлоор аз жаргалтай байж чадахгүй байна гэд. Би аз жаргалтай байхыг хүсэж байна гэж хэлж илдэ. Будда хариуд нь би бас миний бодлоор гэдгийг хасчих юм бол таны сэтгэлд аз жаргал бий болно гэж. Иннээс үзэхэд та хит амин хуваа хичээсэн бөгөөд бүх зүйл дээр өөрийгөө л боддог нэгэн байна гэсэн үг. Тиймээс та амьдралын тухай бас амьдралын утга учир юу вэ гэж асуулаа. Бид төлбөр төлсөөр байгаад өгөх гэж төрөөгүй юм шүү. Хэрв та одоогийн амьдралыг харвал хүмүүс тэр авсан зээлэл төлөхийн төлөө явж байна. Эхлээд та суралцсан, тэрний дараа их сургууль суралцахын төлөө зээл авна, тэрний дараа хувийн байшинтай болохын тулд дахин зээл авна. Энэ мэтэр та бүхий л амьдралаа зээлээ, даатгалаа, тогны мөнгө, байрны зээлээ, машины зээлээ төлөхөд зарцуулсаар байгаад нэг өдөр өгөх болно. Энэ бидний хүссэн амьдрал мөн гэж үү? Биш. Бидэнд тэрнээс илүү зүйл бий. Илүү зүйлийнхээ төлөө амьдрах ёстой. Бид энэ олон төлбөрийг төлөхийн төлөө хүн болж төрөөгүй шүү дээ. Харин бид бусдын төлөө амьдрахын тулд бусдад туслахын төлөө төрсөн. Бидний амьдралын гол зорилго бол бусдад буюу гэр бүлийнхэндээ, садан төрлийнхөндөө, хөршүүддээ, нийгэмдээ туслахын төлөө төрсөн билээ. Энэ таны
таны зорилго байх ёстой. Тэгж чадвал таны амьдрал их утга учиртай болно. Бага насны хүүхдүүдийг та нэг хараарай. Тэд сургуулаа төгсвөл аз жаргалтай болох юм шиг харагддаг. Харин сургуулаа төгсчөөд одоо коллежоо төгсвөл аз жаргалтай болох юм байна гэж боддог. Коллежоо төгсчөөд гэрэлд сайхан ажилд орвол аз жаргалтай болох юм байна гэж боддог. Харин гэрэлд сайхан ажилд орчоод хүүхдүүд нь том болвол аз жаргалтай болох юм байна гэж боддог. Хүүхдүүд нь том болоход тэдний гэр бүл зохиол аз жаргалтай болох юм байна гэж боддог. Харин хүүхдүүдээ гэр бүл зохиохын үзэхэд таны өөрийн чинь амьдрал бараг төгсгтээрээ тулсан байх болно. Энэ бүх амьдрал чинь хитгэн агшны үйл явдал шиг танд санагдах үз. Та өөрийнхөө амьдралаар амьдрсангүй. Учир нь та энэ зүйл болчвол аз жаргалтай болно. Бас тэр зүйл болчвол би аз жаргалтай болно гэж бодсоор энэ хүрч. Харин та бусдын төлөө амьдрах юм бол бүх цаг үед аз жаргалтай байх болно. Энэ чинь л бидний амьдралын гол утга учир мөн. Сүүлийн үед бид нэр маш олон сэтгэл зүйч нартай уулзаж дугаарууд хийсэн л дээ. Тэгээд ер нь яг энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаанд бидний бодолд байгаа олон зүйлийг судалгаагаар олж тогтоогод ер нь юу учир шалтгаан болоод энэ юу нь яг асуудал үүсгээд байна гэдгийг харуулж чадж байна л да. За жишээлх юм бол баг багтан тохиолдсон маш олон хүнд асуудлууд бол өөрт нь одоо сэтгэл зүйн шарах буюу травма гэж нэрлэгдэх зүйлийг бүтээдэг юм байна. За хин нэгэн бол тэр шарахыг бий болгосон байдаг юм байна. Тэг маш олон жилийн шархаа тээж явсаар байгаад нас биеинд хүрээд том болсныхоо дараа энэ асуудлуудтайгаа нүүр тулдаг юм байна л да. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн шарахыг ангаахад хамгийн хэрэгтэй зүйл бол хин нэгнийг уучлахыг сурах юм байна. Тэгэхээр энэ уучлахыг сурахыг ямар ч хизээч хин нэг надад бол заагаагүй. Бас бидний энэ амьдралын одоо энэ тойрог дунд яг хэрхэн уучлах юм бэ гэдгийг заадаг тийм одоо хөтөлбөр алга л да. Тэгэхээр яг ингээд ажиглавал хүн болгоны амьдралд нэг ийм том шарх авсан үйл явдлууд байгаад байна. Гэхдээ хэрхэн уучлахаа бол сурч чадахгүй байна, тийм ээ. Бид үргэлжил өрсөлдөж хин нэгэнтэй өрсөлдөө дээдлэлт нь гарахыг л одоо хичээж амьдарч явах үедээ ямар нэгэн муу зүйл болох юм бол тухайн хүнээ уучлахыг бол бид нар чадахгүй байгаа даа л да. Би танаас яаж хүнийг уучлах уу гэдгийг нь ур чадварт суралцмаар байна. Та зааж өгөөч. За, тэр чадварын тухайд бид нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Хэн нэгэн таныг олон жилийн өмнө гомдоосон бол яах ёстой вэ? Юуны өмнө тэр явдлыг хүлээн зөвшөөр. Заримдаа та яагаад намайг гэж, яагаад ийм зүйл надад тохиолдох ёстой гэж гисэн байдлаар хандаж тэрнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Та тэрнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүлээн зөвшөөрөх хамгийн хялбар арга бол тухайн зүйл зөвхөн танд биш, харин хүн бүртэл тохиолддог гэж бод. Хүн бүртэл тийм зүйл тохиолддог шүд. Хүн бүрийн амьдралд ямар нэг хэмжээгээр асуудлууд тохиолдож бэрхшээлийг туулдаг. Энийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хүлээн зөвшөөрөх тухайд энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт таны гомдоосон хүнийг хэрхэн уучлах вэ гэсэн асуулт байсан. Тэгэхээр таны гомдоосон тэр хүнийг өөрийнхөө өмнө байна гэж төсөөлөд би одоо чамайг уучлж байна гэж өөртөө өгүүл. Та өөрийнхөө сэтгэлд би чамайг уучлалаа гэж хэд хэдэн удаа давтан өгвөл тэрний дараа танд тухайн хүнийг уучлахад илүү амар болсон байх юм. Заримдаа та өөрийг чинь гомдоосон тэр хүнийг уучлахаа мартсан байдаг. Тэр нь таны сэтгэлд гэмтэл үүсгдэг. Энэ бол таны хийх ёстой зүйлийн хоёр дахь нь юм. Гуравт. Буддын шашны үзлийн үүднээс таны зовлон, таны урдын төрлийн үүлийн үр дагавар байдаг. Тиймээс урдын нүгэл хилэнцгийг барж байгаадаа баясах хэрэгтэй. Бүх зүйл үүлийн үрийн дагуу явагддаг. Тиймээс та одоо нэг муу үүлийн үрийг ариусгаж байна гэж баяссан бод. Энийн үр дүнд та тэр муу үйлийг дахиж идэлхэхгүй болж байгаа юм. Энэ гуравт харга бол тухайлсан буддист үзэл онол билээ. Та ямар ч шашин шүтдэг байсан бай, эсвэл шашин шүтдэггүй ч байсан бай, эхний хоёрыг дадуулга болгож болно. Энэ тухайн хүнд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд зогсолгүй өөрт тулгарсан сорилт бэрхшээлийг ганцхан танд тохиолдсон бос харин хүн бүрт тохиолддог гэдгийг ухаар. Тиймээс юуны өмнө хүлээн зөвшөөр. Хоёрт уучлах. Гэхдээ та өөрийнхөө сэтгэл зүйд уучлах учиртай. Энд хоёр зүйлийн аргыг өгүүллээ.
Нэг нь шашин шүтдэггүй хүмүүст, хоёр дахь нь шашин шүтдэг хүмүүст зориулсан аргууд юм. Буддын шашны үзэл онлын үүднээс авч үзвэл энэ нь үүлийн үрийн үр дагавар мөн. Ингэж хүлээж авах нь таны урдын нүгэл хилэнцгийг ариусгахад тус болно. Ийм гурван алхам байна. Хин нэг уучлна гэдэг бол мэдээж тийм амар зүйл бол биш бах. Хин нэг гэхээсээ илүү хүн өөрөө өөрийгөө уучлна гэдэг хамгийн хүнд ур чадваруудын нэг юм байна гэж би ойлголоо. Тэгээ өдрийн төгсгөлд хүн дэрэн дээр толгоогоо тавиад унтахынхаа өмнө бодоод үзэхлээр өөрөө өөртөө нүр тудлах, яг өөрөө өөрийгөө өршөх, уучлах гэдэг зүйл нь л одоо хамгийн их хүнд нь байх юм байна. Ер нь хүн өөрөө өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч нь. Тэгээд хохирох бол хамгийн том хохирох хүчин чадалтай хүн өөрөө юм байна гэдгийг бас ойлгож авлаа. За тэгээ би бас танаас шинэ бяцлаглалын арга барилыг суралцах болов уу гэж найдаж байлаа. Гэхдээ таны хэлж байгаагаар бол яг өөртөө тусалж чадах хамгийн том аргачлалтай болох 150 цагийн бяцлаглалын аргачлал байгаа юм байна. Тэгэхээр энэ 150 цаг гэдэг бол хангалттай хугацаа юу хүн өөрийнхөө бие сэтгэлд нөлөөлж чадах. Хаалгасахгүй зохиогдох 150 цагийн хөтөлбөрт би өөрөө багшлана. Энийг нэг цаг бяцлагаж, нэг цаг сурвалж, ном уншиж, бичиж, тэмдэглэх байдлаар явуулна. Тэгэхээр 7 хоног бүр 3-аас 4 цаг хичээллэх юм. Би өөрөө цахим байдлаар нэг цаг хичээлээ заахвал та 3-аас 4 цаг бие даан суралцах юм. Би таныг нэлээд хэдэн номыг бас өөрөөр хэлүүд дээр гаргасан тухай сонссон. Энэ тухай товч мэдээлэл өгөөч. Тийм ээ. Би өөр оронд ном зааж ирсэн. Манай шавнаар миний заасан хичээл дээр суурлаад ном гаргасан юм. Тиймээс нэлээд олон ном хэвлэгдсэн. Таны хамгийн сүүлийн ном юу вэ? Хамгийн сүүлийн ном маань Баяр баясгалан бүтээх лам хүний хөтөлбөр гэсэн нэртэй. Энэ ном маань өнгөрсөн 5 дугаар сард Нью-Йорк хотод хэвлэгдсэн. 5 сард. Amazon дээр байгаа юу те? Дижитал хэлбэрээр. Тийм ээ, тийм. Тэрнийг та Amazon дээрээс авч унших боломжтой. Энэ ном нь тэгээд юуны тухай байлаа? Энэ бол баяр баясгалан хэрхэн бүтээх, хэрхэн сэтгэлээ удирдах, хэрхэн шунал, төгшүүр, үзэн ядалт гэх мэт сөрөг бодлуудаа ялан дийлэх талаарх энгийн аргуудыг би заасан. Энгийн аргуудыг заасан ном. Тэгэхээр өнөөдрийн ярьсан бүх зүйл энэхүү номон дээр бичигдсэн байгаа юм байна, тийм үү? Тийм ээ, тийм. Номд бичигдсэн сэдвээс хамаагүй хальсан ярилцлага болчихлоо л доо. Цаг хугацаагаа зарцуулж бидэнд энэхүү мэдээллийг өгсөнд маш их баярлалаа. 6-7 удаагаа Монголд ирж байгаа гэсэн үү те та. Тэгээд бас дахин уулзахын өрөөл дэвшүүлье. Магадгүй би танаас асууж амжаагүй зүйл байвал тэр үед нь хэдүүлээ ярилцъя гэж танд урьж байна. Энд та бүхэнтэй дахин уулзна гэж найдаж байна. Дахиад уулзах болно. Баярлалаа. За тэгэхээр манайхаа өнөөдрийн дугаараас танд амьдралттай хэрэг болох ямар нэгэн зүйлийг олж авсан байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн энэ дугаар амьдралтаа хүсэж байгаа өөрчлөлтийг хийхэд тань хэрэг болох зүйл байсан болов уу гэж манай баг хамт олон найдаж байгаа шүү. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Амьдралд нь жаргалыг хүсье. Баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү үргэлжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.